Монгол Улсын 3 хүн тутмын 2 нь цагдаад итгэдэг гэх судалгаа гарсан байна. Тэгвэл хулгайн гэмт хэргийн илрүүлэлт муу байгаа нь иргэдийн цагдаад итгэх итгэлийг унгаж байна. Цагдаагийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийн гол үнэлэмж нь хэрэг илрүүлэлтээс шалтгаалдаг байна. Хэдийгээр олон улстай харьцуулахад монголчууд цагдаадаа хайрцангуй итгэл сайн байгааг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал 2024 онд хүний эрхийн үндэсний комиссоос монголчуудын цагдаад итгэх итгэл нь 64.1% байгаа нь олон улстай харьцуулахад өндөр гэгтүүн гарчээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд хулгайн гэмт хэргийн шийдвэрлэлтээс болоод цагдаад итгэх итгэл суларсаар байгааг иргэд хэллээ. Тухайлбал гар утсаа хулгайд алдсан иргэд цагдаагийн байгууллагад хандан шийдвэрлүүлэхэд хамгийн уртдаа 2-3 жилийн хугацааг зарцуулдаг байна. Хэргийн шийдвэрлэлд шалгах процесс удаашрах тусам дараагийн удаад цагдаад хандхаас төгшөх хандлага үүсдэг гэлээ. Хэрэг мэрэг нь бол үнэхээр удаан шийдэгдэж өгөхгүй. Одоо яах гээд байгаа мэддэхгүй бас хэцүү байгаа. Ер нь ямар ч юмд цагдаа итгэлгүй харагдаад байгаа шээ. Хэрэг удаа цагдаа нар бол ер нь бол тийм юмыг шийдэхэд маш удаан байгаа. Мэдгүй тэр хулгайч нартай нэг холбоотой биш мэдрэмж төрөөд ш нэг тийм нэг амир итгэлгүй л болсон доо. Ер нь алдсан ч олдож исэн хүнийг ер нь сонсож байгаагүй юм. Яг хөө тэр утас тиймэрдүү юм дээр л нэг манайх одоохондоо жоохон тийм нэг юм байгаа юм л л гэж. Би уцаалч л одоо тэгэл за өнгөрсөн гэл өрхөн шүү дээ. Тэгэл тэр хүнд хоол олохгүй гэл хаяа шүү дээ. Цагдаад хэлээд бол олохгүй хөө тэрнийх оронд жоохон өөрөө л нэг яаж олох талаараа нэг юм сургадуулбал баг хамаагүй үр дүнтэй л байх. Цагдаад надад хүлээж ирсэнээс. Цагдаад мэдгэдэнгүү тэгээд юу яагаад гэдэг чинь. Айгу удаа шийдэгддэг. Тэгээд тэгсэр гал тэгэл замхраал алга болдог тоо. Харин цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргийн илрүүлэлт удаан байгаа шалтгаан нь алба хаагчдын хүрэлцээ хангамж дутмаг байгаагаас улбаатай гэж тайлбарлаж байгаа юм а. Халаас хулгайн гэмт хэргийн онцлог маань өөрөө энэ хэрэг маань өөрөө бүлэг зохион байгуулалтаар үйлдэгддэг. Үүнтэй тэмцдэг өмөрдөгч чи үүрэгт албан тушаалт гэдэг юм бас хүний нөөцийн дутагдaltaй асуудал бас бий. Гэхдээ цагдаагийн байгууллагын төрлийн гэмт хэрэгт бол тэмцэж байгаа. За ер нь зонхлон гэж хэлж болно доо. Ер нь шүүхээс энэ төрлийн гэмт хэрэг дээр ер нь за нийт тусдаа ажил хийх. За мөн зорчих тодорхой газар нутагт зорчгорыг хязгаарлах хэлээр ял шийтгдэг. За ингээд улмаар нөгөө нэг этгээдүүд маань дахин гэмт хэрэг хүрэлтэх явдал ер нь түгээмэл байдаг. Тэгээд зорчиход хязгаарлах ялтай байхтай болон за мөн нийт тусдаа ажил хийх ялтай байх хугацаанд дахин гэмт хэрэг хүрэлтэж за энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй гэдэг юм уу нөгөө ял шийтгэлийн үр нөлөө гэдэг нь бас харьцангуй бас муу байна л да. Үүнээс шалтгаалж бас хэрэг хүртэл мөрдөн байцаалтын үйл ажиллагаа иргэдийн гомдол хэрэглэх тасрахгүй байх нь шалтгаан болж байгаа. Судалгаагаар нийт иргэдийн 43.1% нь цагдаа гэмт хэргийг илрүүлнэ гэдэгт итгэдэг, 42.7% нь дунд зэрэг итгэдэг, 6.9% нь маш их итгэдэг бол 5.3% нь огт итгэдэггүй, 2% нь ер итгэдэггүй хэмээн хариулжээ. Ажилтаа төрөлтөө явдлын чирэгдэл гарц гэдэг үүднээс бас хандахгүй тохиолдлууд байна. Гэхдээ одоо бол цагдаагийн байгууллага бол үргэлжлэл гомдлыг бол бичгээр биш цахимаар мөн амаар болон хүрэмжлэл утсан харилцааны хэрэгслээр ашиглаад авах бүрэн боломжтой. Иймээс цагдаад итгэл алдарч буй шалтгаан нөхцөл бүр дээр анхаарч хохирсон иргэн сэтгэл зүйн дэмжлэг тусламж үзүүлэх шаардлага байсаар байна. Мөн хулгайн гэмт хэргийн хувьд оногдуулах ялын бодлого хэд сул байгаагаас энэ төрлийн гэмт хэргийг хэд дахин үйлдэгдэх нөхцөл үүсч байна гэж цагдаагийн алба хаагчид онцоллоо.